Монголчууд бид намрын адаг сард малын тарга твэрэг гүйцэх үеэр бар өдрийг сонгож эдэлгээнд сургах эзэнтэй болсны баталгаа болгож унаг тамгалах ёслол хийдэг уламжлалтай ард түмэн. Унаг тамгалах өдрийн найр нь намрын отхон баяр болдог бөгөөд адууг 2-3 настайд нь хавар намрын үлрэлд тамгалдаг ёстой. Үүний учир бол үс нь гуучхаас өмнө тамгалбал шин үс ургасан ч тамга нь тод илэрч үлддэг. Үс нь гуужсан хойно тамгалбал базархай болдогтой холбоотой. Тэгвэл бидний өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн унаг тамгалах ёсыг үйлдэхэд хэрэгэлдэг хамгийн чухал зүйл болох адууны тамгыг урлан бүтээж яваа уран гарт урчууд бол олноо ах トゥ тамга урлаач гэж нэрлэгдсэн чимэд балжирын сэргэлэн чимэд балжирын болд нар юм. Тамга анх ихтэй бол яг найз маань хуучин тамгаа авчиж сэргээд гэж шинжилгээ хийлгэжсэн. Тэгээд найзын тамгыг засч өгөөд одоо нөгөө найзынхаа тамгыг заслаа гэдэг одоо захим сүлжээнд ингэ тавихад хүмүүс одоо бид нар бас ингэ адилхан сайн гангаар ингэ тамгаа хийлгэе гэдэг харьцаад ихэлсэн. Тэгэл тэрнээс хойш тэгэл тасалтгүй тамга хийж байна. Тамга бол битээшн тамга зардггүй. Бид нар бол захиалгаар хийж өгдөг. Учир нь бол айл болгоны тамга одоо ондоо хэлбэр дүрс хэмжээтэй байдаг болохоор тэрийг би өөрчлөлт төрүүлж хийх юмч боломж өгдөг. Яагаад гэвэл одоо Монголд одоо энэ жишээл одоо нар сарн тамга гэхэд одоо маш олон хэлбэг байдаг. Тэгэхэд айл болгоны нар сарн тамга нь болохоор сарных нь өндөр том жижиг өргөн одоо тэр нараа ороосон байдал тийм ээ. Тэгээд тэр одоо хадамд дарагддаг төмөрний мөрний зузаан музаанаас шалтгаалаад айл болгоных давтдахгүй ондоо байдаг. Тэгэхээр би одоо ямар нэгэн одоо нэг тамгыг өөрчлөлт хийчихэд тэр одоо бүх айлд одоо яг таарна гэж байхгүй. Нөгөө айл юм одоо энэ миний одоо хүсэж байгаа нар сарын тамга биш ээ гэдэг одоо жишээл одоо тэрийг одоо тоохгүй гол жишээ тавьдаг. Тэгэхээр заавалчгүй тэр хүний эзнийхэн захиалгын дагуу хэлбэр хэмжээг нь одоо хуучин тамгыг нь харж дөөрэж хийлгдэг. Дүү битэр нийлээд 700 тамга хийлээ. Энээс 50 тамгыг нь бол шинээр хийсэн. 700 тамга гэсэн ихэнх нь ингээл хуучин тамгаа шинжлүүлээд эсвэл хүмүүс ийм тамга гэж зааж зурж өгөөд хийлгдэг. Яг шинэ хийгдэж байгаа үдвс бол баг 50 гаруй тамга хийсэн. Янз бүрийн тамгад шинээр одоо цаг үеэ дагаад янз бүрийн компани лого, машины логонууд тийм үү өөрсөн зохион бодсон шинэ дүрснүүд эсвэл олон танигдсан янз бүрийн дүрсээр тамга хийж үзлээ. Хүмүүс харилцаа холбоо өгчийн хэрэг маш их юм үзэж байна. Интернет орчин, сошиал орчин нэмэгдэхээр маш их дүрс эндээс орж иж байна. Хуучин хадны зургаас биш энэ компьютер интернетээр дагаад маш их дүрсүүд чинээр орж иж байна. Benz тамга хийж байна. Lexus тамга, Toyota тамга гэж хийгдэж байна. Компьютерийн гоё гэж явж байна. Apple-ийн алюминий дүрс байна. Хуу хамтлагийн тамга логоор хүртэл тамга хүн хийлгэсэн. Гэтэ хуу хамтлагийн өөрийн бөмбөчнөр залуу байсан. Ирж байгаа улсууд ирээл за тамга захиах гэж ирдэг. Ямар тамгатайгаа мэддэг. Тамгаа шинжилгээд ирдэг. Тэгээ энд хийж байгаа ажлыг ажлуудаад хийж байгаа ажилд тэр болоод ингээд хажууд баахан гацаж зогсчдөг. Бидний дүү тэр ажил дээр ихтэй яг ажлын хэрэгсэл гэдэг байдал чинь тэгээд хажуугаар тамганы захиалга хүн авах гад захиалга өгөх гэж. Ахаа над ямар тамга хэрэгтэй вэ? Би ч одоо үзмэс лам биш болохоос одоо юм хийж чаддгүй. Тэгэхээр одоо ингээд заа чи ихтэй ламдаад үзгээд хэлдэг. Овог аймгийн чинь тамга ямар тамга байсан? Эцэгтэй чи ямар тамгатай байсан? Ээжгээ таалын тамгыг битээ тооцдог. Ээжийн талын тамга гэдэг бол ээжийг чи ах トゥ нар аваа явуулсан байдаг байхгүй юу? Аавын талын тамгыг харах хэрэгтэй байдаг. Аавын талын тамгаа одоо нэмээд томруулаад юм ингээд явах хэрэгтэй байдаг. Ах トゥ нар хэдий олон байна, тэдний чиний олон салаалдаг. Нэг 100 тамга байсан. Тамгатай айл байсан. Нөгөө 4 ах トゥ 4 хувааж ахтаа нэг нь босгоод доороо хөндлөлтөө болгоод нэг нь жоохон томруулаад нэг нь босоо хажуудаа сагстаа болгоод гэх мэтэр бүгд өөрсдөө нэг 100 тамгыг 4 салгаад аваа явчихдаг. Тийм байдаг. Тийм учраас эхнээсээ тамгаа сайн тооцож, дүрсээ сайн тооцоод, хэмжээгээ сайн тооцоод үзвэл хаана их амархан захиалгаа өгж авалцаад дуусчдаг. Энийгээ мэдгүй байж байгаа хүмүүс маш их юу байдаг, цагаалддаг. Уцаалддаг.
Тамга болгон өөр өөрийн бэлэгдэлтэй одоо жишээл одоо хүмүүс одоо Овог аймгийн тамгууд ч одоо бүгдээр л одоо ондоо бэлэгдэлтэй байдаг. Нар сар нь болохоос одоо үргэлж мөнхийн мандан бадрах тийм ээ. Одоо энэ бол яг урт удаан мөнх амьдрах тийм мөнх урт удаан наслахын одоо бэлэгдэлтэй байдаг. Одоо энэ тариа чамд мань арва буудаан тамга нь болохоос нь одоо эд баялаг тийм мал сүрэг өнөр өтгөн байхын бэлэгдэлтэй байдаг. За тэгээд одоо энэ хас уйлан гэдэг одоо энэ тамгууд болохоос одоо мөнхийн одоо амьдрал үргэлжлэх зогсолтгүй эргэлдэх гэсэн утга агуулга бэлэгдэж идэг. Тийм тэгээд одоо нөгөө үр хөөхд ханилжтай болохын бэлэгдэл. Тэгээ мас сүрэг төрөг авжуулахын бэлэгдэл. Тэгээ лаймнаас урт наслахын удаан амьдрахын бэлэгдэлтэй гэдэг ингээд тамга болгон ондоо бэлэгдэлтэй байдаг. Тийм тэгээд яг одоо хамаагүй бас нэг дур мэдж одоо хүн өөрийнхөө удам авгийн тамгаас ондоо тамгаас хамаагүй хэрэглэж болдгоо. Чи нөгөө нэг өөр айл овог аймгийн там болохоос нь бас болдгоо. Тийм таар тохирдгоо. Тэдний аав нь Увс аймгийн зүүн хараа сумын хүн бөгөөд харин өөрсдөө Улаанбаатар хотод төрж өсчээ. Тэд ах дүү долуула харин хамгийн отхон дүү сэргэлэн нь цэргийн офицер хүн хэдий ч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Монгол адууны тамгыг урлаад 7 жил болжээ. Ер нь бол тамга гэдэг маань өөрөө бол ер нь одоо манай ягнаас өмнө одоо 2000 гаруй жилийн өмнө одоо анх үүссэн гэж ярьдаг. Тэрнээс хойш бол тамга бол баяцсараа бол одоо баттагдсан, давхцсан тоогоор ер нь бол 4000 гаруй бараг 5000 шахан байдаг гэж судалгаа байдаг. Тэгээд энэ манай оронд бол ямар ч сан элбэг 2000 гаруй тамга бол бүртгэгдсэн байдаг гэж ярьдаг юм лээ. Тэгээд тамга бол анх үүсэхдээ бол яг ер нь бол төмрөөр одоо багц зэвсэг хийж эхэлсэн. Тэр цаг үеэс эхэлж одоо үүссэн гэдэг. Тэгээд одоо хаан тулс тийм ээ. Одоо хүн одоо өмчтэй болж эхэлсэн. Тэр цагаас эхэлж хүн өөрийнхөө өмчөнд одоо тэр тамга дардаг. Тэр цаг үеэс эхлээл тамга үүссэн гэдэг. Тэгээ хүмүүс хүрээтэй тийм үсэг, ийм үсэг гэхээр болж хийхгүй байдаг. Ах дүүтэй дүүтэй одоо хийх юу одоо ясгүй тамгууд бас байна. Их хааны тамга гэж байдаг. Холбоо хөндлөлтөө өнгөн тамга гэж байдаг. Энэ тамгыг бол хийж болохгүй. Хүмүүсд нэгтгэе ийм тамга хийгээд өгөөч гэд гойж тийм. Их хааны тамга гэж бидний хүнддэс яаж бодсон. Нэг адуунд осон жижигхэн банд хүчжэл ахаа би их хааны тамга хийлээ. Баг хамаатан гэж ярих гэдэг байхгүй. Тэгээ өшөө бас Монгол орны газрын зураг байна. Өндөргийн зан үзрийн зохиолсон соён бүсгэн тамга байна. Эдгээр бол хийж болохгүй. Угаасаа хийх боломжгүй. Тий багсны ёсчуудаг эренбэл зэндаа гэж байх хэрэгтэй. Монгол улсын газрын зураг тэр наривчтай хэмжээгээр адууны бүсний гарна гэж байхгүй. Хамаагүй дөрвөлжин хилтэй байсан бол хамаагүй гэж боддог. Яг ийм наривчтайгаар адууны бүсний гарахгүй. Хүмүүс чинь бичгэн заасан дээр дурсан зураг байна л гэдэг байхгүй. Бичгэн заасан дээр зурсан зурагаараа энийг тамга болгоно гэдэг. Тэрийг нөгөө тослоод цаасны даруул тамга гоё харагдана. Адууны бүсний нөгөө тэгж харагддаг байхгүй. Адууны бүснээр аль хоор нэг ширвэжтэй товчхон тодорхой төс байх хэрэгтэй. Тамгыг үсэн болон махан тамга гэж үндсэн хоёр хэлбэрээр дардаг. Үсэн тамга нь тамга арьс хөрсөнд хүргэхгүй баг зэрэг халааж зөвхөн үсийн түлж дарахыг хэлнэ. Энэ нь махан тамга дарж болохгүй цаг үед болон хүнээс авсан хүний түр тавьсан мал дээр дардаг түр тамга юм. Учир нь үсэн нургаад унахад тамганы дүрс ормөргүй арилдаг байна. Харин махан тамга нь тамга улайтал нь сайтар халааж малын үс болон арьс ширийг түлэгдэхээр хайрч дарахыг махан тамга гэдэг байна. Махан тамга нь унгыг тамгалах үндсэн тамгалалт бөгөөд эргээд дарсан газар нь ирүүлжиж хэвийн болохгүй арьсан дээр судасчаг товгор гөвдрөө гялайж тогтдог. Үс ургахтаа сорвоо дагаж өөр тийш налсан өнгийн үс урган дүрсчин тамгалагддаг. Мөн арьсаа түлж хэтрүүлэн дарсан үсэн тамгыг болон дутуу халааж дутуу дарсан махан тамгыг хөрсөн тамга гэж нэрийддэг.
Энэ хүсээгүй тамгалалт нь арьсыг дутуу төлсөн шигэ дутуу дүрс үлдээж хэдхэн жилийн дараа баларч арилдаг байна. Баг зэргийн сорив тэмдэг үлдэх нь бий. Тамга хэдийд ямар нөхцөл байдалд аль хэсэгт нь дарснаас шалтгаалan тамганы дүрс өөр хэмжээтэй болон үлддэг байна. Зуны улиралд унгаа эрт тамгалдаг айлын унганы тамга их томорч, намар орой тамгалдаг айлынх бага өсдөг. Дүүтэйгээ тамга хийхэд анх баг мэддгүү шахуул байсан. Ингээл тамга хийхэд энд угаасаа маш олон тамга ирээд манайх ийм тамгатай гээд тамгуудаа ярьж хоомд чи хүн чинь тэрнээс суралцаад би тэрнээс илүү мэдчихэд энэ хүн зөвлөгөө өгөх хэрэгтэй байна гэдэг мэдээд дүүтэй 5-ны тухай ном зөвлөж эхэлсэн. За битүүл нэг 10-аад тамганы ном байна. Монгол хэл дээр эвлэгдсэн зөвхөн тамганы тухай урт хойштын тамга оролцсон, тамганы тухай дурдсан зөвхөн тамганы тухай хэмээн 10-аад ном байдаг. Тэгээ энэ олон тамгуудыг энийг мэдсэний үндсээр тамга захиалж байгаа хүн дээр тамганы нөгөө утга учирын бэлэгдлийг хэлж ойлгуулж өгдөг. Тэгээ зарим хүмүүс буруу хийгээд байгаа хүмүүсд буруу хийх гээд буруу тамга захиалах гэдэг хүмүүсд анхааруулж яадаг. Одоо нэрнийхээ үсгийг тамган дээр тамган дээр дүрслүүлэх тустай хүмүүсд их байдаг. Тэгээ одоо тамга адуучин хүнээс одоо 2-3 дахин бага настай амтэн шүү дээ. Бага настай амтны одоо ташаан дээр хүний нэр байж хата зөвөө буруу юу тэг хүрээнд орчихсон байдаг. Ийм утгаас нэг ийм юм ойлгож явах хэрэгтэй байдаг. Тамгыг бол одоо энэ залуучууд одоо бас миний бодлоор залуучууд тамгаа сайхан нэрлэдэг. Энэ одоо морины соёл буюу энэ адуу тамгалах одоо ясыг одоо аюул сайн гүйцэх зөв одоо гүйцэтгэх хэрэгтэй. Мөн тамгатай харьцах гэдгийг бол манайх бас их буруу ойлголттой явдаг. Жишээд одоо айлд ороход айлд ингээд тамгаа ингээд доош нь харуулад ингээд өлгчихсэн байдаг. Мөн ингээд одоо авдар дээр ингээд доош нь харуулад тавьчихсан байдаг. Энэ бол одоо Монгол ёсонд бол тамга доош харуул тавьдгүй. Доош нь харуул тавьдгүй. Одоо нэг газар тавьдгүй. Хоосон дардгүй гэдэг их олон хоройтой цээр байдаг байхгүй. Тэгээ одоо жишээд одоо хоосон гэдэг одоо ингээд доош нь харуул тавихад Монгол бол ёсонд бол мал хорогдож хөрөнгөө барна. Одоо тийм нэг моёрын цээртэй байдаг байхгүй. Тэгэхээр одоо тамга зөвхөн үүлэх үедээ л одоо доошоо харна гэхээс бус үед бол байнга одоо дээш нь харуулж өлгөдөг байна. Хандаа ингэж өлгөдөг. Тамга дунджаар 10 см дугуй тойрогт багтах хэмжээтэй байдаг боловч нутгийн онцлогоос хамаарч өөр хэмжээ дүрстэй байдаг. Мөн тамганы томролт нь малын өсөх цаг үе тарга твэргээс шууд хамаардаг. Тамганы хэмжээ бол нутгаас юу байдаг? Говийнхан бол том тамга татдаг. Хангаа газрынхан бол жижиг тамга татдаг. Яг л говийнхан чинь тал хээр харагцсан хол болохоор тэгж том тамга хатж холоос адуу таньдаг. Хангаа газар уул хаттай уулахаар адуу малаа ойроо сардаг гэж үздэг юм шиг жижиг тамга татдаг. Гэхдээ дундаж энэ тамга бөөргий тамга бол нэг 10 см-ийн диаметртэй. Ойрцоо нэг дундаж аягны амсгч хэмжээтэй. Тэр арай жижигтэй байдаг. Тэгээд том тамга болохоор 11 12 гэж явчихдаг. Гэтэ тэр их ховор. Хүмүүс анх унган дээрээ дарддаг гэдэг утгаараа бол тэр бага 9 юм 10 см-ийн диаметртэй тийм тамга татдаг. Гурвалжин тамга бол нэг өнцгөөс нөгөө өнцгөөс 11 см байхад болдог. Тэгшэнсэг төлбөртэй олон метрийн тамгууд бол за 8-ыг харьцах нь 11 юм уу тийм хөө хэмжээтэй байхад болдог. Мөн одоо тэгээд одоо тамгаа авч явахдаа ингээд хүмүүс одоо ирэхэд доош нь харуулчихсан. Тэгээд доор барьчихсан. Тэгэхээр бүслэхийнээс доор авч явж болдог. Одоо бүстэй үедээ бүслээд бүсгүй үедээ өрөндөө дүүрээд байдаг байхгүй. Ингээд одоо тамга ингэж авч явдаг байна. Адуу руугаа очихтай хүртэл тийм ээ. Тэгээ энэ хүртэл одоо ингээд одоо Монгол одоо адууны соёлын нэгийг хэсэг байхгүй. Унаг тамгалах ёсыг үлдэхдээ хамгийн эхлээд гүүн зэлний ойролцоо газар гал төлж тамга улайтал нь улайсгасны дараагаар унагнуудаа тамгалж эхэлнэ.
ингээд тамга тасан болог хэмээн өрөөдөг бөгөөд энэ нь хатагүйдсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлэгдэртэй үг юм а. Ёслолоо үлдэж дуусгаад тамга даллагны хувинтай айрганда дүрж гэртээ оруулж хоймортоо тавьдаг уламжлалтай. Тамгыг авч явахдаа бүсэрхийнээс дээш барих ёстой бөгөөд дээш нь харуулan авч явах учир жанцантай. Тамгалах ёслол дууссаны дараагаар унаг тамгалахад оролцсон хүмүүсийг гэртээ өрн айл хотлоороо айрыг ууж найрлангаа адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр унаг зүсрэн тавьж уралдуулдаг. Энэ нь тухайн хүний хиймэр лундааг үзэж байгаа хэрэг юм.